Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсад амиа хорлолтын асуудал бол ихээхэн газар авч байгаа. За тус улсын нийгэм хөгшөрч байгаатай холбоотойгоор ялангуяа ахмад наснуудын дунд амиа хорлох үзэгдэл нэмэгдэж байгаа гэсэн ийм мэдээлэл өгсөн. За өмнөд Солонгост өдөр бүр 10 орчим ахмад насан амиа хорлож нас зурдгаа гэсэн ийм тооцоо гаргасан байна. Бүгд найрамд Солонгос улсын эмнэлгийн холбооны сэтгүүл 2025 оны 6 дугаар сард нийтлэгсэн тайланд энэ талаар дурдсан байна. За Хонконг болон Япон зэрэг газарт бол бас ахмад насны амиа хорлох түвшин өндөр байдаг ч гэсэн өмнөд Солонгосын нөхцөл байдал онцгойлон түвшүүр төрүүлж байгаа юм байна. За хөгжингүү орнуудын дунд тус ус ахмад насны амиа хорлолтоороо тэргүүлдэг. За эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дундаа мөн хамгийн өндөр үзүүлэлттэй орн болж байгаа юм байна. За энэ бол тус усад жинхэнэ хямралыг бий болгож байгаа гэдгийг өмнөд Солонгосын ахмад наснуудын нийгмээс тусгаарлагдсан байдлыг судалдаг Норт Каролина их сургуулийн нийгмийн профессор Ателия Или хэлсэн байна. За бүгд найрамд Солонгос улсын нийгэм бол хит хөгшөрсөн нийгэмд тооцогдож байгаа 65 болон түүнээс дээш насны ахмад настан 10 гаруй сая хүн байдаг. За тэдний дунд бол ихээхэн газар авж байгаа үзэгдэл нь бол хөгшрөлт маш хурдтай явагдсан. За тийм учраас бол Солонгос улсын нийгэм тухайн хөгшрөх үйл явцад огт бэлтгэгдээгүй байсан учраас засгийн газар тэтгэвэр дэмжлэгийн зохих системийг болгож амжаагүй. Ингээд ахмад наснуудыг зовлонд орхих юм шаардлагатай болсон. Гэвч бол тэднийг энэ байдалд нь орхих нь шийдэл биш гэж тэрээр үзэж байгаа юм байна. За одоогийн байдлаар тус улсын хүн амын 5/1-ийг ахмад настан эзэлж байгаа. За Солонгосын ахмад наснуудын хувьд бол урд өмнө байгаагүй хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байгаа юм байна. За тодруулах юм бол бүгд найрамд Солонгос улсын эдийн засаг хурдтай өөрчлөгдөж байгаа нь тус улсын нийгмийн уламжт бүтцэд үндсэн өөрчлөлтүүдийг бол гаргасан. За өмнө нь бол хүмүүс олон үеэрээ хамтран амьдардаг байсан бол энэ байдал нь багассан. За мөн гэр бүлийн хоорондоо дэмждэг дэмжлэг нь багасж байгаа. Өмнөд Солонгосын ахмад наснуудын 3 хүн тутмын нэг нь ганцаараа амьдрахаас өөр аргагүй байдал байдгийн байна. За ганцаараа амьдрах нь мэдээж хэрэг тухайн ахмад настанд санхүүгийн дарамт, гүн гүнзгий ганцаардал бусад дарамтуудыг мэдрүүлдэг байна. За үүнээс болоод ахмад наснууд сэтгэл гутрал, амиа хорлолтой тулгарх нь нэмэгдсэн гэдгийг судлаач тайлбарлаж байгаа. За нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны хүндрэлтэй байдал нь нийгмийн шилжилттэй хөл нийлүүлэхэд бас хүндрэлийг үүсгэж байгаа учраас бүгд найрамд Солонгос улсын зүгээс ахмад насны хямралыг шийдвэрлэх нийгмийн халамжийн хүчний ноцтой хомсдлыг нөхөх зорилгоор технологийн компаниудтай улам их хамтран ажиллах болж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл компаниудтай хамтрах замаар ахмад насны ганцаараа амьдардаг хүмүүс зориулсан тийм шийдлүүдийг санал болгож байгаа. За түүний нэг нь бол Хүүхэлдээ шиг робот дээр суурилсан хиймэл оюун ухаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ухаалаг гэрийн платформ болох Hyodol нэртэй компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. За энэхүү Хүүхэлдээ шиг робот нь утасны програм болон гэр бүлийн гишүүд асран хамгаалагчид зориулсан веб хяналтын платформтой холбогдсон. За энэ систем нь 2 зорилттайгаар ажилладаг юм байна. За робот Хүүхэлдээ эмээ уухыг ахмад наснуудад сануулхаас гадна яаралтай тусламжийн үйлчилгээ хэрэгтэй болоход нь сэрэмжлүүлэг өгдөг. Зэргээр практик ач холбогдолтой байдаг. За мөн нийгмийн ажилтнуудад тухайн ахмад насны хоолой цагтаа эзэж байгаа юу гэсэн мэдээллүүдийг бас дамжуулдгаараа онцлогтой юм байна. Гэхдээ хамгийн гол ашиг тус нь бол сэтгэл хөдлөлийг ахмад наснд бий болгохоор онцлогтой. За энэ робот Хүүхэлдээ 15-аас 20 инчийн урттай, тэврэхэд тохиромжтой зөөлөн хүүхэлтэй хэлбэрээр бүтээгдсэн байдаг юм байна. За толгой дээр нь хүрх юм уу гараараа барихад үйлдэл хариу үйлдэл үзүүлдэг. 7 настай хүүхчийг ярьдаг, хиймэл оюун ухаанаар ажилладаг. За мөн хөгжим, яриа, танин мэдхүүн тасгалуудыг санал болгодгоороо онцлогтой. За хань бологч роботын салбарт бол тэргүүлж байгаа улс нь Япон улс юм байна. За Япон улсад хань бологч роботыг хүнчлэхгүй байдлаар ашиглах нь бас нэгэн өөр давуу талыг бий болгодог. За тэнд бол эмчилгээний зорилттой нялх роботын далайн хав болох Фаро нэртэй роботыг ашигладаг. За энэ нь бол зөөлөн тансаг загварыг хадгалан үлдээхийн зэрэгцээ энгийн үг хэллэгээр ашигладаг нь хань болоход бол амжилтанд хүрсэн байна. За өнөөдөр бол Фаро энэхүү хань бологч роботыг Японоос гадна дайн хүртэл 30 гаруй оронд ашиглаж байгаа бөгөөд Hyodol компанид үүнтэй төстэй дэлхийн даяар бас өргөдсөн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байгаа. Солонгосын компани одоогоор өргөн хүрээний зах зээлд нэвтрэхээр бэлдэж байгаа юм байна. 2026 онд арилжааны нээлттэй бас хийхээр төлөвлөж байгаа. За Солонгосын хувьд бол ачгүй эсвэл ач охин гэсэн энэ байдлаар бол эмчилгээ үйлчилгээг тухайн ахмад наснд үзүүлж байгаагаар онцлогтой юм байна. За сүүлийн үед бол энэхүү роботын хань бологчийн зах зээл ихээхэн өргөжж байгаа. Дэлхийд даяар ахмад насны асрамж үйлчилгээний зах зээл 2030 онд 7.1 тэрбум долларт бол хүрнэ гэсэн энэ зах зээлийн томоохон боломж байгааг бас технологийн компаниуд харж энэ чиглэлд ажиллаж байгаа юм байна.